Хариуцлагатай нүүдэлчид бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт нэвтрүүлж тохирлын гэрчлэгээ авсан хорчоодын малчдыг аж ахуйн нэгжтэй холбох, хөрөнгө оруулагчдыг татах, ирээ байгуулах боломжийг бүрдүүлсэн хариуцлагатай нүүдэлчид бизнес түншлэлийн уулзалт боллоо. Ногоон зээл авсан доктортой мал аж ахуйтай холбоотой за ногоон эмнэлгийн өргөний зээл, бизнесийн зээл аваад ингэж ирэхлээр нөгөө нэг үйлдвэрүүд маань илүү нэг зарчимтай тий ногоон санхүүжилтийг ард нь нөгөө нэг байгаль орчинд яаж эргүүлүүлээ үзүүлсэн гэдэг тоонууд байнга авч идэг. Хөлбөмбөгийн ялгарлыг хэдэн тооноор бууруулж та усаа ингээ хэмжлээ. Бид ингээ хог ажил дахин ашиглаад байна гэдэг. Тэр мэдээллүүдээ өөрийнхөө ингээ вебсайт юмнуудаа танилцуулаад дараагийн хөрөнгө оруулалтаа ганц санхүүгийн зээл нэдэд авахгүйгээр хөрөнгө оруулах бонд бос ингээ энэ олон юм ашигладаг учраас ийм олон давуу талуудыг бас ингээ өгөх боломжтой болж байна гэх. Ойролцоогоор 180-аас 190 мянган малчин өрхтэй. Өдөр аж ахуйн салбар нь нийт одоо Монголын үйлдвэрлэлийн 30%-ийг дотоодын нийт бүтээгдэхүүний 13%-ийг эзэлдэг том салбар. За уул уурхайн бус эдийн засгийг солонгоруулах гол стратегийн салбар гэж үздэг. За хөнгөн үйлдвэрийн салбар буюу одоо энэ ноос ноолуур, арьс шир, хувцас үйлдвэрлэл эдгээр бүгдээрээ 670 аж ахуйн нэгжтэй 21700 ажиллагчтай ийм том салбар. За Монгол улс бол 5 шум мал идж байгаа. Ноолуур бэлтгэл дээрээ дэлхийд 2-дугаарт гэж ярьж яддаг боловч ер нь бараг л 1-րд орж байгаа. Ноолуур гэдэг юм бол Хятад Монгол хоёрт хамгийн сайн чанарын ноолуур байдаг. Манай Wi-Fi төсөлтэй хамтарч ажиллаад одоо жилээс жилд ноолуурын тоон хэмжээ өсөж байгаа. Энэ жилийн үед бол 7 тонн гаруй ноолуур нийлүүлэх боломжтой байгаа. Малчид маань ноолуураа өөрийнхөө хэмжээндээ нийлүүлээд ялгаа ангиллалтаа сайжирсан, төсөлтэй хамтарсны хүчин ямааны тоотлогоо залуучсан, ноолуурын гарц микроны хувьд сайжирсан, хөгшин мал гэж байхгүй болсон. Тийм учраас бэлчээрийн доройт ч одоо 90 сэргээ сайжирч байгаа гэсэн үг байна. Нөгөө хөгшин малаа одоо 5 наснаас дээш ноолуурыг авахгүйгээр заасан учраас залуучуулаад 5 наснаас дээш малаа одоо үйлдвэрлэл борлуулах гэсэн тийм зорилго тавьсан. Одоо энэ жилээс ажиллаад эхэлсэн байгаа. Тоотлогооны үед бол одоо бас асар их өсөлттэй байгаа. Нөгөө зах зээл борлуулах махны чиглэлийнх нь юу нь бас хомос оолгоор яг өсөөл байгаа. 24 оны 12 сард бас мах нийлүүлж үзсэн болж исэн. Тийм учраас одоо тоотлогоог бол бас бууруулаад залуужуулах талдаа барьж боломжтой юм байна. Баян хонгорын хэмжээнд бол 7 горшоо, баян цаанч горшоо хувьд бол 1 горшоо. 140 гишүүнтэй 40 мянган орчим малтай тоотлогоомтой. Тэрний ч одоо нэг 30 мянган орчим юм байгаа шүү. Тэрнээс гарч байгаа нь бол 8 тонны нь бол одоо Wi-Fi төсөлтэй өгөөд үлдсэнгийн одоо тэгээд ченжийн зорилгоор борлуулаад байгаа шүү. Тэгээ өнөөдрийн уулзалтанд ирээд нэлээд хэдэн гишүүд компаниудын юунуудтай бас хамтарч ажиллахаар бас зарим хүмүүсээс мэдээлэл авахаар тийм юм сонирхол бас татж байна. 2024 оны бид нар 11 сард Унгарт анхныхаа одоо бас ажилтныг явуулаад өнөөдөр бид нар Европын албанд Монплиз гэдэг Монгол хоньны ноос органик бордог жижиглэнгээр зарж байгаа. Өөрөөр хэлбэл та бүхний ноосоор хийсэн органик бордог бид нар одоо Европын Германаас ч юм уу, Австрич ч юм уу манай онлайн дэлгүүрлээ ороод захиалж авах боломжийг бүрдүүлсэн. За ингээ 24 оны 11 сард бид нар үйлдвэртэй стандартуудаа бас нэвтрүүлээ явж байгаа. Ийм үндэсний үйлдвэрлэгч байна. За манай бүтээгдэхүүний онцлог болохоор маш гоё. Яагаад тэгэхээр нэгдүгээрт манайх нөгөө одоо Монгол Улсын засгийн газар болон Монгол Улсад хэрэгжиж байгаа бүх хөтөлбөрүүдэд нийцдэг. Энэ нь өөрөө нөгөө талдаа нөгөө түүхийд бэлтгэж та хэд маань хүртэл энэ одоо хөтөлбөрүүдээс олгож байгаа бүх өнгөлөлт урамшууллыг давхар идэх боломжтой гэсэн. Нэгдүгээрт нь цагаалт хөтөлбөрт манайх ордог. Ноосон бүтээгдэхүүн учраас. Хоёрдугаарт нь шинэ хоршоо хөтөлбөрт оролцдог. Гуравдугаарт нь тэрбум модонд манай бүтээгдэхүүн нийцдэг. Дөрөвт нь хүнсний хувьсгал, уулуурхай нөхөн сэргээлт болон уулуурхай ус экспортыг дэмжих бүх хөтөлбөрүүд манай бүтээгдэхүүн орж байгаа. Дээр нь ноосны падан одоо манай ноос нийлүүлсэн бол 5 хүн ноосны урамшуулал аавна. Дээр нь бордооны урамшуул. Өөрөөр хэлбэл хэрвээ одоо надад ноос өгөөд зөрүүлээд бордоо аваад хүлэмжэндээ тарьсан одоо хүлэмж газар тариаландаа хэрэглээд тэр хэрэгэлсэн бордооныхаа 30% бас та бүхэн Монгол Улсын одоо бүтээн аж ахуйн яамнаас гаргасан бордооны урамшууллын системээр дамжуулаад буцаан авах боломжтой байгаа. За үйлдвэрийн яг суурьлагчийн хүчин чадлал 2500 тонн ноос боловсруулад 2200 орчим бордоо гаргадаг. За өнөөдөр бол яг манайх өнөөдөр үйлдвэрийнхаа нэг 15-аас 20% ашиглаж байгаа. Гэхдээ дунджаар өнгөрсөн жилүүдэд батах юм бол манайх 5% ашигласан байдаг.
За манад юм дунджаар нэг 6 хүн ажилладаг. Хэрвээ бид нар бүтэн хүчин чадлаар ажиллах 15 хүн ажиллана. За бүтээгдэхүүн юунд хэрэгтэй вэ гэхээр хүлэмж хүнсний ногоонд хэрэгтэй. Тасалгааны цэцэгт хэрэгжилж болно, мод тарихад хэрэгжилж болно, цэцэрлэгжүүлэлт хэрэгжилж болно, газар тариаланд хэрэгжилж болно. Дээрээс нь уулуурхай нөхөн сэргийлэлт хэрэгжилж болно. Тэгэхээр нөө хөрстөө бүхэнд та бүхэн энэ наасар 9 бордоогоо хэрэгжилж болно. За бордооны шинэл одоо онцлог нь 6 юм байгаа. Нэгдэн 100% наасар хийдэг. Хийхдээ угаагаагүй бохир наасар хийдэг. Ямар нэгэн одоо процесст оролцдог. Хоёрдугаарт нь үйлдвэрлэлд ямар ч ус хэрэглэдэггүй. Хойроо үйлдвэрлэл явагддаг. А гуравдугаарт нь бид нар ямар ч химийн болон нэмэлт бодис хэрэглэдэггүй. Яг өөр одоо 100% хоньны наасыг одоо германд технологиор боловсруулдаг байгаа. За дөрөвд нь энэ бордоо нөгөө технологиороо орохоор азотын түвшин 10% болдог. Кали, фосфор, азот гэдэг нөгөө одоо ургамалд хэрэгцээтэй агуул эрдсийн агуулмж нь бусад органик бордоотой харьцуулахад 4 дахин өндөр. За дээрэс нь манай борд нөгөө ноос өөр усыг уух чадвартай шүү дээ. Тэгэхээр хөрсөн дор орохоор нөгөө чийг баригч болонгоо нөгөө одоо усны давтамжийг 25% бууруулдаг. Тэгэхээр нөгөө тариал эрхэлж байгаа хүмүүс усны одоо зардлыг бас бууруулдаг гэсэн. За тэгээ хамгийн чухал нь түрүү хаамагны хүмүүс одоо дурдсанчлан нөгөө нэг хүлэмжийн ялгарл буюу манай бордог бид нар нөгөө life cycle assessment гэдэг олон улсын байгууллагаар судлуулахад 0.2% хүлэмжийг ялгаруулдаг хамгийн эко бордогоор одоо тодорхойлогдсон. За бүтээгдэхүүний хамгийн чухал юм нь нөгөө одоо 1 тонн ноос буюу 1000 кг ноос үйлдвэрт ороход 900 кг бордоо гардаг. Тэгэхээр хоригдол маш багатай. Дээрээс нь нэмэлт байхгүй учраас байгальд хамгийн ихтэй. За хэрэглээний хувьд аюул гоё. 1 м квадрат 150 г орно. 1 модонд 250 г орно. Тэгэхээр нөгөө 1 кг бордоогоор та бүхэн 4 мод бордно гэсэн үг. А бордоо нь өөрөө 10 сарын туршид байгальд дуусдаг учраас жилд нэг л удаа борддог. Манай бүтээгдэхүүн шиг бүтээгдэхүүн дэлхийд одоо ингээ 21 оноос хойш нэлээд дэлгэрэнгүй дэлгэрээд гараа явж байгаа. Бүтээгдэхүүний үнц нь бол маш сайн байгаа. Тийм болохоор одоо бүлээ хамтраад одоо баталгаажсан хошоодуудаасаа бид нар авсан ноосороо бордоо хийгээд экспортлсон болвол бид нар ирээдүйд жижиглэнгийн зах зээл маань идэвхжээд ирэх юм бол та бүхнээсээ ноосоо бид нар илүү үнэтэй авдаг болно. Ер нь хамгийн чухал юм юу байсан гэхээр түүхийд байсан. Түүхийд өнөөдөр хүртэл манайхан ингээд гар хажир ажиллаад байна. Тэгээд Share Mongolia бол энийг цахилгаанжуулах ажлыг 2022 оноос хойш шинэ злаануудтай хамтраад хийж байгаа. За мэдээж техник ашиглах юм бол одоо олон улсад нэг хэрэгт 700 хониргож хаад манайхан гараа хажир 20 хониргож байгаа шүү дээ. А манай Share Mongolia-гийн залуучууд өнөөдөр дунджаар 250 өдрийн дээд амжилтанд 415 хониргож байгаа. За энэ ингээд дэлхийн авраг байна 742 хониргадаг. Манай одоо Ама гэдэг гойлтагийн залуу 300 хониргадаг. Энэ доор байгаа Баска гэдэг залуу одоо 400 гарч харгадаг болсон. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр цахилгаан технологи зөв хэрэгжилж чадах юм бол 4 залуу өдөрт 1000 хониргож байгаа. Тэгэхээр хошоод маань залуучуудаа болон малчтынхаа хүүхдүүдийг баг болгож ажиллаад одоо гişүүдээ хониргадаг юм баг болгоод явуулах юм бол нөгөө айл болгон гар хажир харгадаг энэ хүн дээрээс чинь салгах шийдэл нь одоо Монгол туршигдчихад байгаа шүү. Хүмүүс ингэж байдаг байхгүй нэг хоног бид нар 2000-аар харгадаг. Тэгэнгүүт ноос чинь та нар 2000-аар авахгүй шүү дээ гэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг юу ч харах хэрэгтэй вэ гэхээр хоньыг цагт нь одоо ноослон гэдэг чинь нөгөө хит халуунаас хамгаалчин. Дээрээс нөгөө ноос ахуулсан хонь хөдөлгөөн сайжирна. Тэгснээрээ нөгөө нэг тэд нөгөө бэлчээртэй сайн гарна. Бэлчээр сайн гарснараа тарга твээр нөгөө айгуу сайн гарна. Тэгэхээр нөгөө намар нөгөө таргалахад ядаж 2-5 хил таргалд юм байна л та. Тэгэхээр нөгөө 2000-аар харьгуулаад 2 кг мах илүү авах уу гэдэг л одоо нөгөө юу байгаа таахгүй. Дээрээс нь малын эрүүл мэндийн асуудал амар чухал. За энэ манай Баскан 22 онд анх Монголоос явахдаа сургалтын дараа 60 хониргож исэн. Одоо тэгээд Шинзланд руу эхний жилдээ очиод 202 болсон. 23-аас 24 онд өнгөрсөн жил 300 болсон. Энэ жил 400 болсон. Одоо ингээ өөрийнхөө багийг байгуулад явуулын баг болоод манайхан ажиллаж байна. За энэ ингээд манай цагаан сүм гэж цагны залдаа хэлж байгаа. Энэ 5 залуу нийлээд өдөрт 1000 хониргадаг. Хамгийн дээд амжилт 1452 хоног Дорнод аймгийн Баян дүнсэнд ирсэн байна. Ер нь бол ноосн бордоо өөрөө 5 салбарын төлөөлөл болдог. Нэгдүгээрт нь малчхан одоо бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэгч, хоёрдугаарт нь инновацийн буюу экспортын бүтээгдэхүүн гаргаж байгаа, гуравдугаарт нь байгаль орчинд хөрс мод тарьж байна, дөрөвдүгээрт нь хөдөлмөрийн зах зээл дээр хягаач гэдэг ажлын байрыг бий болгож байна. Тавдугаарт нь уулуурхай салбарт бид нар хөрс ирүүлжүүлэх буюу одоо нөгөө монголчин нөгөө нэг уулуурхайгаа эвдэрсэн газар техникийн нөхөн сэргээлт хийхэд нөгөө эргүүлээд бид нар байгалаа сэргээх ёстой шүү дээ. Тэр утгаараа бас нөгөө ноосоо эргүүлээд бордоо олгох ийм шийдэлтэй ийм онцлогтой бүтээгдэхүүн байгаа. Манай компани болохоор хоньны угаагүй бохир ноосыг
органик бордоо болгоод олон улсын зах зээл дээр экспортлдог үндэсний үйлдвэрлэгч байгаа. Бид хоньноос одоо хэргэж авсан ноосыг одоо жишээлбэл 1 тонн ноосыг бид нар үйлдвэрлэлийн шилтэнд оруулахад 900 кг органик бордоо гардаг. Үйлдвэрлэлийн явцад бол бид нар ямар ч ус хэрэглэдэггүй, химийн байц хэрэглэдэггүй, яг Монголын бэлчээрийн хоньны ноосоор хийсэн бордоо байдаг. За бүтээгдэхүүнээ болохоор бид нар 2018 оны 9 сараас эхлээд Төв аймгийн Эрдэнэ сумд үйлдвэрлэлээ явуулж байгаа. За үйлдвэрлэлийн явцад бол мэдээж нөгөө янз бүрийн одоо ноос ирдэг. Манай үйлдвэрийн давуу тал бол хамгийн одоо доод сортын буюу бусад ноосны үйлдвэрүүдэд ашиглах боломжгүй ноосыг ашигладагаараа онцлогтой буюу малчтын ноос бол 100% борлогддог ийм давуу талтай бүтээгдэхүүн байгаа. За бүтээгдэхүүн өөрөө одоо Монгол Улсын засгийн газар болон ерөнхийлөгчийн санаачилсан бүх хөтөлбөрүүдэд шууд нийцдэг бүтээгдэхүүн тэрбум модонд орно, хүнсний хувьсгалд ордог. Одоо шинэ хөшөө хөтөлбөр нөгөө эрүүл Монгол хүн хамгийн сүүлийн цагаан алт, бордооны урамшуул, ноосны урамшуул гэдэг энэ бүх хөтөлбөрт ордгороо онцлогтой бүтээгдэхүүн байгаа. Мөн манай бүтээгдэхүүн салбар хоорондын уялдаа хангадаг. Жишээлбэл одоо хөдөлмөрийн зах зээл дээр бид нэр хонь харгагч гэдэг одоо 3,000 залуучууд Монгол Улсын 25 сая хоньыг харгахад шаардлагатай байгаа бол мод тарихад одоо жишээл 250 г хоньны ноосны бордоогоор бүтэн жилийн одоо усны хэрэглээг нь 25% хэмнэх замаар одоо ургалтыг нь дэмждэг. За хүнсний ногооны хувьд болохоор өнөөдөр бид нар эрүүл хүнс идэ, эрүүл Монгол хүн бай гэхэд одоо органик бордоо хэрэглэх шаардлагатай. Тэгэхээр энэ одоо үндэсний хөтөлбөрүүдийг одоо тал талаас нь салбар хоорондын уялдааг хангадгаар бол онцлогтой бүтээгдэхүүн байгаа. За би тэд ер нь бол цаашид энэ бүтээгдэхүүнийхээ одоо эрэлт хэрэгцээ болон хэрэглэгчдийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа хөгжлийг бол байнга тасралтгүй хийж идэг. За олон улсад бид нар бүтээгдэхүүнээ гаргаад одоо 6 дахь жилдээ явж байна. Эхлээд бид нар 19 онд анх Герман улс руу явж исэн бол одоо бид нар Герман, Унгар, Америк, Кыргызстан бол маш онцлогтой. Яагаад тэгэхээр бид нар тэдний ноосыг оруулж ирээд бордоо одоо боловсруулад буцаад бордоо олгож гаргасан ийм онцлогтой бас шинэ төрлийн үйл ажиллагааны чиглэлээ бас хийж үзсэн. Одоо энэ жилдээ бид нар багтаагаад бас Оросын холбооны зах зээл рүү гарахаар бэлдэж байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань олон улсад бол маш үнэ цэнтэй хамгийн дээд зэрэглэлийн борлоо гэж явж байгаа учраас цаашид бид нар одоо Монплез гэдэг брендийг жижиглэнгээр гарсан тохиолдолд малчтаасаа ноосыг нь илүү одоо өндөр үнээр авдаг. Дээрээс нь хариуцлагатай мал аж ахуй эрхэлж байгаа гэрчлэгээ авсан малчтаас бол зүгээр энгийн малчтаас арай илүү үнээр ноосыг авдаг. Энэ систем рүү орсноор одоо түүхийд эрүүл сүлжээг бий болгох гэж бодож байгаа. Манайх бол үндсэндээ одоо арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр одоо арьсаа буцаагаад хүнс болон боо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээр одоо Монгол Улсын зөвлөх инженер буян гэгчтэйгээ хамтраад хэрэглэлт арилтын хоёр компани дээр анхаарчдынхаа түүхийдийн бэлтгэл хийгээд явж байна. За тэгээд бид нар бол одоо энэ нөгөө бэлтгэлтэй хөв амтлыг чинь бүх өмсөж байгаа, зүүж байгаа, мөн одоо тэр хэрэгжилж байгаа хэрэглэлүүдийг бол бид нар хийсэн. Аялал тоглолтын нэр нь явдаг зүйлийг хийлээ. Явж явах үед борлуулдаг зүйл мөн ингээ сая Швейцарын ерөнхийлөгчийн гарын бэлэн, Казахстаны ерөнхийлөгч, Тувагийн, Халимгийн ерөнхийлөгч гэдэг ингээд Монгол Улсын аж ахуйн ерөнхийлөгчийн намайг анзаарсан юмудаа ингээ өгөө явж байгаа. За ингээд энэ сайхан одоо хамт олон энэ сайхан хүмүүстэй ингээд Швейцарын хөтөлбөрийн агентлаг шууд ингээ холбосон байгаа. Ингээд 5 гушуун малнаас юу гардаг вэ? Сүү цай дээр арьс шир, ноос, ноолуур одоо эдгээр зүйлсүүдийг бол бүх 8 дахь тарт улсын зах зээл рүү болон дэлхийн 44 улс руу асар богино хугацаанд одоо хийх гэж байгаа. Борлуулах юм дэлгүүр хийж байна. Мөн энэ үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нийслэлийн өмчөд Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент хариуцлагатай хувьцаат компанитай хамтран ажиллах санамж жүжигт гарын үсэг зурлаа. Ингэснээр малын гаралтай түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр кластер хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай ажлуудыг хамтран хийх боломжууд нэгдэх юм аа. Өнөөдөр бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон бэлчээр судлалын үндэсний төвийн хоорондоо санал солилцох, арьс шир, мах, өөр бусад түүхийн хийдүүдийн боловсруулалтыг хэрхэн одоо үр ашигтайгаар ашиглах уу, мөн дээрээс нэмээд гадаад зах зээл дээр хэрхэн энэ бүтээгдэхүүнээ гаргах уу гэдэг тал дээр бол маш үр бүтээлтэй юм санал солилцох арга хэмжээ болж байна. За энэ дээр бол нийслэлийн хөрөнгө оруулалт менежмент компаниас болох тэр кластер бизнесийг дэмжих. За энэ хүү холбоотой болвол тий цааш тийм зорж байгаа энэ олон улсын давцанд гарах болцоог хэрхэн дэмжих тал дээр бол бид судалж хамтарч ажиллаж энэ арга хэмжээд оролцож байгаад бас таатай байна. Тэгэхээр маш олон юм боломжууд бол энэ кластер бизнесийн хувьд бол нэгдэж байгаа гэж бол бид үзэж байна. Тэгэхээр яг нийслэлийн зүгээс болох дээр эдгээрийг дэмжих ямар болцоонууд байна тал дээр бид судалж байна. Эдгээр бизнес эрхлэгч нар те хуваараа
аж ахуйн эрхлэгч нар бол хоорондоо мэдээлэлээ солилцоод ер нь бол нэг цаг үе бодвол энэ гадаад зах зээл рүү гарах олон болцоонууд бол байна. За дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч гэсэн бидэрт бас ийм болцоог бол авчирж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр нийслэлийн зүгээс болох дээр мэдээж эдгээр бизнес эрхлэгчдийнхаа эдгээр зорилгоодыг дэмжих олон төрлийн хэрэгслүүд бол байна. Тэгээ нэг цаг үе бодвол бидэрт олон одоо тий санхүүгийн юм гарц гаргалгаануудыг бол бүрдүүлж бид бол тэдгэрийг дэлгэрүүлж бол ажиллаж байна. Тэгэхээр яг энэ арга хэмжээнд оролцоод тий бид нар энэ бизнес эрхлэгчдийн мэдээллүүдийг сонсох газар дээр нь тэгээд эдгээрийг мэдрэх нь өөрөө биднэрт нэгт санхүүжилтийн боломж тийм ээ дэмжлэгийн асуудал байж болох байхаа. Нөгөө талдаа болох дээр банкуд болон бусад санхүүгийн байгууллагуудтай хамтарсан одоо хөнгөлөлтөө гэдэг ч юм уу яг эдгээр бизнес эрхлэгч нар тохирсон юм санхүүгийн схем боловсруулахад бас дэмжлэг бас байж болох байхаа. Мөн дээрэс нь нэмээд одоо Монгол банк ч гэдэм үү те төсөл хөтөлбөрүүдийг бол бид нар бол бусад тэр нэ холбоотой яам тамгын газруудтай хамтраад бас боловсруулж яг эдгээр хүмүүсийн онцлогтон тохирсон ийм хөтөлбөрүүдийг боловсруулах тал дээр бол бас түүчээлээд те бас дэмжлэг болох үүднээс ингэж бол ажиллах зүйтэй юм байна гэж бас бодож байна. Түүхийн эд нийлүүлэх санал солилцох талуудын уулзалтын үеэр үйлдвэр болон хоршоодын төлөөллүүд санал солилцож нийт 60 орчим гэрээ хийж 10 орчим сануун жижигт гарын үсэг зурлаа. Монголын бэлчээр ашиглалтын холбоо болон за мөн Монголын бэлчээр ашиглалтын холбоонд нэгдсэн хоршоод үйлдвэрлэгчид тал талаасаа ингэж уулзж байгаа нь маш таатай байна. Бид одоо ингэж хамтарсан нэгдэж байж одоо энэний ард малчнаасаа одоо түүхийн идэ аваад цаашид одоо бэлчээр ашиглалтын холбоогоор дамжуулж түүхийд материалаа бэлдүүлснээр одоо үйлдвэрлэл рүү оруулж ингээд гарал үүсэлтэй мөшгөх системтэй бүтээгдэхүүнийг бий болгож байгаа нь ач холбогдолтой юм аа. За манай компанийн хувьд бол Монголын өв соёл дээр суурилсан урлаглаг, инновацлог одоо бүтээгдэхүүнийг бий болгодог. За энэ бүтээгдэхүүнд маань одоо хүнүүгийн олдуурын 2000 жилийн өмнөх хүнүү ширнэлээс эхлээд эсхий зургнууд за мөн одоо энэ эсхий одоо эдлүүд бол багтдаг байгаа. Тэгэхээр энэ бүхэн өөрөө гарал үүсэлтэд түүхий дээр хийгдсэн за соёлын өвийг илтгэсэн тийм инновацлог урлаглаг бүтээлийн төвшөнд хийгдэж байгаа нь хэрэглэгчид төдийгүй олон улсад гарч дэлхийд одоо Монголын өв соёлыг сурталчлах, Монгол малын түүхий эдийг сурталчлах ийм том ажил болж явдаг нь давуу талтай байдаг. Бид одоо өнгөрсөн жилээс Монголын бэлчээр ашиглалтын холбооны нэг гишүүн болж зам түүхий эд материалаа авч одоо ингэж бүтээгдэхүүнээ оруулж байгаа. Тэгэхээр бидний энэ түүхийд авж байгаа нийлүүлэлт маань бол жилээс жилд одоо нэмэгдэж байна. За бид одоо цаашдаа бас түүхий эдийнхээ нийлүүлэлтийг улам нэмж зөвхөн гар урлын бүтээгдэхүүн хийхээс гадна одоо бас олон тоогоор гарч болох үс одоо ноосоор хийсэн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхээр ингэж одоо бэлтгэл ажиллалтаа хийгээд явж байна. Тэр чигээр ингээ багц нэг хэцүү арай аваад би хамгийн баг зэрэг 2002 оноос одоо хүртэл одоо арь ширний чиглэлээр үйлдвэр байгуулад ингээд ажиллаад явж байгаа. Манай компанийн хувьд бол 2022 онд цэвэрлэх байгууламж байгуулан үйлдвэрлэлээ явуулж байгаа. Нийт арь ширний үйлдвэрүүдийн хувьд одоо ер нь цэвэрлэх бүгд бараг шихам цэвэрлэх байгууламжтай болчиход одоо ингээд ажиллаж байгаа учраас арь ширний үйлдвэрүүдийн одоо нэг том баримлын одоо байхгүй болж байгаа. Одоо энэ нэг бэлчээр ашиглагчтай холбоотой хамтраад одоо олон жил ажиллаж байгаа учраас гэрээ хийх явцдаа одоо
хоршоотой хамтарч одоо ажиллахад эхлээд төрүүлээд одоо малчтаас хоршоотлагчдын одоо энэ захирал буюу одоо малчтай ажиллах энэ нэгж та хүмүүстэй бас ингээд ашиг шимийн талаар бол маш их ярьлаа. Нэгдүгээр, хоёрдугаар гэхэд шүү дээ түүхийд бэлтгэл гэдэг өөрөө нэг малын үн цэнийг ямар их буулгаж байгаа талаар бас ойлголт өгөх гэж ярьлаа. Тэгээ миний хувьд болохоор ингээд ганцхан одоо арь ширээ сайн байлгах тал дээр биш, арь ширээ одоо сайн байлгах гэж одоо ингээд хэрлээнд нь орвол тарилгаа хий гэдэг өөрөө шүү тий. Бүхэл одоо шат амжилгаа цаашаа гарч байгаа бүх бүтээгдэхүүнд нөлөөлдөг гэдэг юм аа гэдгийг бас тайлбарлалаа. Ганцхан одоо ингээд тариагаар тий ямар хортой байдаг үр дүнгийн талаар бас урд нь түрүүчи одоо уулзалт ярилцлагууд дээр ярьж ирсэн. Одоо бол ер нь бол малчтад бол амьсгалаас бусд нь бол мөнгө болохоор боломжтой одоо болчлоо. Одоо яг хувь малчны өөрөөс нь хамаг юм шалтгаална шүү гэдгийг л одоо хэлмээр байна. Яагаад үг гэхээр малынх нь арь ширийн одоо хөдлөж аваад тий дээр нь малчтад урамшуул олгож гин, ноос ноолоорыг авж гин, махын авж гин. Бүхэл гарч байгаа малаас гарч байгаа бүх түүхийн эдийг авч штеп. Одоо ийм нөхцөл бол малаа өөрийн үнэтэй байлгахын тулд малаа сайн маллах, цаг тухайд нь тарилгыг нийлгэх, арчилгаа үйлчлэгээ сайн хийх энийн дээрээ л малчид өөрөө анхаарах юм бол тарга тэрэгтэй сайн малыг надлгаанд өгөхөд махных нь гарцсан үртэл сайн цаашаа борлогдно. Одоо ийм л байна да. Энийг л хэлэх гэсэн. Одоо тэгээд хоршоотлагчтай гэрээгээ хийхээ өмнө зүсэлтгүй арьсах хэвээр, тэмтэлгүй арьсах хэвээр, тээвэрлэлтэн дээр анхаар одоо гэх мэтлээ одоо зөндөл юм ярьлаа. Малчтын хоршоод бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, гадаад зах зээлийн нийлүүлэгчид, олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөлөл гээд өртгийн сүлжээний бүх оролцогчид цугласан маш том үйл ажиллагаа боллоо хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа. Бид хариуцлага нөлөөлчин зохицуулалтын стандартыг Монголд хэрэгжүүлээд 4 дахь жил рүү орж байна. 2022 оноос хэрэгжүүлсэн. За өнөөдрийн байдлаар нэг 15 хошоо гэрчлэгээ авцсан. Ахаад нэг 15 хошоо удахгүй ингээд аудитанд орох хүлээгдэж байна. Энэ 4 жилийн хугацаанд манай эгнээнд нийт нэг 25 гаруй үйлдвэрүүд нэгдсэн байна. За одоо стандарт бол зөвхөн ноолуурн дээр биш, бусад бүтээгдэхүүн дээр бас одоо хэрэгждэг. За өнөөдрийн уулзалтын онцлог бол бид нэр үйлдвэрүүд, хоршоодууд, малчтын хооронд нь уулзалж байгаа. За онцлог нь гэхээр ганцхан одоо байгууллагууд бол ноолуурын чиглэлээр их одоо ийм төржлийн уулзалтууд хийдэг. Гэхдээ өнөөдөр бол бид нар махын авдаг хүн хийлээ. За махны 3 том үйлдвэр ирлээ. Арь ширийн авдаг үйлдвэр ирлээ. Өөх тусын авдаг үйлдвэр ирлээ. За ингээ хаягдлгүй ер нь малын гаралтай бүх бүтээгдэхүүнүүдийг худалдаа авдаг үйлдвэрүүд малчтай маань гэрээ хийлээ. Нийт нэг 50 гаруй 60 орчим гэрээ байгуулагдаж байна. За нийт нэг 10 орчим санамжчиг байгуулагдлаа. За энэ нь бол одоо өнөөдрийн үйл ажиллагааны том үр дүн гэж харж байна. За яг бид нар цаашаад энэ гэрээний чанартай бүтээгдэхүүний нийлүүлэх дээр нь анхаарах. За үйлдвэр хоршоодын хоорондын итгэлцлийг бий болгох дээр нэлээд сайн анхаарч ажиллах шаардлагатай байна. Хөдөөчгөн бүх салбарууд нэгдэж байгаа ер нь бол баг одоо их ховор тохиолдлох. За хоршоодууд бүгдээрээ нэгдсэн байна. Дээр нь хоршоодуудаас бүтээгдэхүүн авдаг үйлдвэрүүд байна. За үйлдвэрээс бүтээгдэхүүн авч эцсийн бүтээгдэхүүн авдаг нөхдүүд манаас ирсэн байгаа. Тэгэхээр өртгийн шүлжээнд оролцдог бүх хүмүүс энд оролцож байгаагаар бас онцлог. За энэ эцсийн бүтээгдэхүүн болоод гадагшаа гаргаж байгаа тэрэнд нь тусалдаг бас төсөл хөтөлбөрүүд ирсэн байгаа. За ингээд монголчууд одоо нэг юмны төлөө үн цэнийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр ингээд хамтарч ажиллаж байгаа нь бол маш том үйл ажиллагаа байлаа. Тэгээ энэ үйл ажиллагааг бид нар тогтмол одоо бүх салбарын одоо бүх хөдөөчгөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, хоршоодууд, төрөмс байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд хамтраад хийнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. Болмол бид нар хүрээгээд хэлнэ гэж бол найдаж байна.